За малын энтгчүүс наадгалтай холбогдуулаад нэг хэд хэдэн асуудлыг бас бид ярихгүй болохгүй байна. Энэ мал аж ахуйн салбар өөрөө Монгол улсын эдийн засгийн гол өөрөө тулгуур салбар байгаа. Тэгээд цаашиж одоо юу гэдэг эдийн засгийг илүү төрөлжүүлэхээр бидний уламжлалт одоо бас гол үндсэн эдийн засгийн суурь бааз маань өөрөө өдөө аж ахуйн салбар байсан, мал аж ахуйн салбар байсан. Тэгээ энэ салбарыг нэг жоохон эдийн засгчлуулах эргээд одоо юу гэдгийг энэ салбарын гол хүчин болсон малчтай за эдийн засгийн гол үндсэн одоо бааз нь болсон мал аж ахуйн салбараа бид нар бас нэг хамгаалах дэмжих асуудлаар нэг малчны тухай хууль гэж санаачлаад 2 жилийн өмнө гээд улсын хурлаар орж батлуулаад өнгөрсөн жилээс энэ жилээс хэрэгжиж эхлээд явж байгаа. За гэтэл хөдөө аж ахуйн газар тариалангийнхаа бүс нутг руугаа нүгээд газар тариалантайгаа ойртоод мал аж ахуйгаас олцсоо. Энэ яам маань мал аж ахуйн салбараа хайсаа. Малчин мал хоёроо одоо хизээ анхаарч эхлэх юм бэ. Магадгүй одоо энэ яамных нь хамт олон яамных нь ажил хариуцсан сайдар нь байгаа болвол энэ хуулийг хизээ хэрэгжүүлж эхлэх юм бэ. Хууль батлагдсанаас хойш хууль хэрэгжүүлдэггүй. Хариуцлага гонзууд одоо нүрлээд байна. Уг нь бол гол үндсэн асуудал маань одоо мал аж ахуйн салбарт дэмжих бид нэг төвийн бодлоготой болгоод авъя. Энэ салбарыг авч явж байгаа малчтынхаа эрхшгийг нь хамгаалах хуультай болгоё гэдэг асуудыг гаргаж иж анх удаага энэ 200-300 мянган малчт маань хуультай болсон. Энэ хуулийн дээр бид нар малчтын боловсролыг дэвшлүүлэхээс авахуулаад мэдлэг чадвар олох, чадахчуулах, мэрэгшүүлэх энэ үндэсний хөтөлбөрийн хүртэл гарах асуудлуудыг гаргаж иж тавьсан. Эрүүл мэнд нийгмийн баталгааг хангах суурь зохицуултуудыг хуулийн дээр нь хүртэл оруулж өгсөн. Эргээд тодорхой хэмжээний төрөөс энэ малчин хүнийхээ эрүүл мэндийг нь хамгаалдаг, тодорхой бүтэц тогтолцоог нь хийж өгч, нийгмийн даатгалын баталгааг хангах хууль эрх зүйн орчныг нь тавьж, хуулийг нь хугацаагаар нь зааж өгсөн асуудууд байгаа. Эдийн засгийн баталгааг нь хангах үүднээс бол амжиргаа орлогыг дэмжих, тодорхой энэ бүтээмж үргэлжлэхийг дээшлүүлэх, тодорхой хөнгөлөлтөй зээл дэмжлэг тусцаанд хамрагдах энэ зохицуултууд бас хийж өгсөн байгаа. Эрсдлээс хамгаалах бодлогууд бас хийгдэж өгсөн байгаа. Өнөөдөр орж иж байгаа малыг нь эрсдлээс хамгаалах асуудал бол нэг л асуудал байгаа. Гэтэл түүнийг хариулж яваа малчтныг нь эрсдлээс хамгаалах асуудал яасан бэ? Эрүүл мэнд нийгмийн баталгааны асуудал яасан бэ? Хуультай болоод хууль хэрэгждэггүй хариуцлагын зудны асуудлыг одоо яах ёстой юм бэ? Би ажлын хэсгийн дараагаас бол асуухгүй энэ асуудал хариуцсан яамнаас хүмүүс байна уу? Сайд нь байна уу? Хөдөө аж ахуйн яамаа газар тариалахын бүс рүү нүүж аваачаад газар тариалантайгаа ойртсон байж магадгүй. Одоо тэгээ малчтай мал аж ахуйн салбар руугаа хизээ ойртох юм бэ? Мартагдсан тэр малчин болоод мал хоёроо хизээ анхаарч эхлэх юм бэ яа? Хэрэгжүүлдэггүй хуулийнхаа заалтуудыг хизээ хэрэгжүүлэх. Улсын их хурлууд хууль тогтоох тэрийн эрх барих дээд байгууллага хуулийг нь баталж өгдөг, хуулийг хэрэгжүүлэх үүрэг засгийн газар гүйцэтгэх засаглал дээр байгаа. Энэ асуудал дээр жоохон хариуцлагатай хаана хандмаар байна. Хөдөө аж ахуй яам энэ асуудлыг хариуцсан уг нь бол хуулийг санаачилж ирсэн гэр бүл хөтөлбөр нийгэм хамгаалал яамны сайд ч гэсэн энэ дээр бас нэг жоохон манлайлалтай хүний эрхүү бичсэн сэтгэлээр бас хандмаар байна. Удаа дараа бичгүүд явуулсан холбогдох энэ асуудлуудаар ахиц дэвшил гардаггүй. Эрүүл мэнд болоод нийгмийн баталгааны асуудлууд нь одоо хүртэл орхигдоод хууль хэрэгждэггүй жил гарсан болж байгаа асуудал байна. Энэ асуудлууд дээр эргээд ингэж хариуцлагагүй хандах юм бол хатуу асуудлууд бас ярина шүү гэдэг асуудлыг бол холбогдох яамдууд нь бас хэлж байгаа шүү. За Тэмүүлэн гишүүний асуултанд хариулъя. Энэ малчны хууль батлагдсаа яагаад хэрэгжихгүй байна? Хууль батлаад хэрэгжихгүй бол хууль батлах хэрэггүй шүү дээ. Ажлын хэсэг байгууллагад үр дүн гарахгүй бол ажлын хэсэг ч хэрэггүй. Тэгээ малчны хууль ямар төвшөнд байна? Хэн хариулах вэ? За Тэмүүлэн гишүүний асуултанд хариулъя. Хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн дарга Жамбал Цэрэн. За мал аж ахуйн салбар малчны асуудлыг салбарын яам хариуцаж ажиллаж байгаа. Ялангуяа Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөн, малын гаралтай түүхий бүтээгдэхүүний үндэсний өсний нэмэгдүүлэх зорилттой цагаан алт хөтөлбөр, шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөр. За хатрын 4-р аяынуудын хүрээнд эдгээр 4 хөтөлбөрийн тодорхой тус бүр нэг бүлэг нь энэ мал аж ахуйн салбарыг сайжруулах, сэргээ хөгжүүлэх, мал аж ахуйн салбарч гэсэн бодлого үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хүрээнд урт хугацаатай засгийн газрын нийт хөнгөлөлтөй нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгүүд, бусад одоо өргөцсөн орчныг сайжруулах чиглэлийн ажлууд хийгдэж байгаа. За энэ чиглэлээр бас холбогдох тайлан мэдээ дүгнэлтүүд улсын хурал байнгын хороод дээр бас танилцуулах зүйлүүд явуулж байгаа. За малчны тухай хуулийн
батлагдсантай холбоотой хэд хэдэн журмуудыг боловсруулах ажлууд салбарын яамн дээр хийгдэж байгаа. Тухайлбал түрүү яригдсан малчны нийгмийн даатгалыг нөхөн төлөөлөлттэй холбоотой асуудал журмын төслийг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас боловсруулад журмын төслийг боловсруулсан хилцүүлгийнхаа шатанд явж байгаа. Ойрын хугацаанд засгийн газрын уралдаанаар хилцүүлээд энэ батлагдаад хэрэгжиж явна. За мөн энэ гамшиг болон аюулт үзэгдлийн улмаас малчин ажил үргээг гүйцэтгэж яваад амнасаа алдсан болон хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 48 сараар тооцож нэмэгдүүлэхтэй холбоотой бослого тусламжийг олохтой холбоотой журмын төсөл боловсруулагдсан. За засгийн газрын хуралдаанаар хилцүүлэхээр хургуулсан ойрын хугацаанд энэ журам маань батлагдаад явчихна. За малчин өрхийн орон нутгийн ипотекийн зээлд хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх энэ зохицуулалттай холбоотой журам 21 аймаг малчтар хилцүүлгийн ажлууд хийгдээд за барилга хотын байгуулалтын яамд хургуулээд сан солилцоо явж байгаа. Ойрын хугацаанд засгийн газрын хуралдаанаар ороод хилцүүлэгдэнэ. За мөн малчин өрхийн хүүхдийг хөнгөлөлтөөр нөхцлөөр сургахтай холбоотой асуудал журмын зохицуулалт нь батлагдсан. За ингээд хэрэгжиж явж байгаа. За эрүүл мэндийн өрсөн сэргийлэх үзлэг эмчилгээнд хамрагдах хүсэлт гаргасан малчныг холбогдох хууль тогтоомж жил бүр үн төлбөргүй хамруулах журмын төслийг боловсруулад хилцүүлээд ингээд явж байгаа. Үндсэндээ одоо энэ хууль дагсан 6 журам 1-2 дугаар сард багтаад бүрэн батлагдаад хэрэгжилтэнд хангагдаж явна гэсэн ийм мэдээллийг өгье. За малын энд гисжүүлсэн даатгалтай холбоотой 2014 онд батлагдсан 2015 оноос хойш сүүлийн 11 жилийн хугацаанд нийтдээ нэг 190 давхарцсан тоогоор 190 орчим 290 орчим мянган малчин өрх хамрагдсан. Үндсэндээ давхарцсан тоогоор 62 сая толгой малыг даатгуулсан ийм дүнтэй байгаа. Тэгээ нөхөн төлбөрт өнгөрсөн хугацаанд нэг 65 мянга орчим малчин өрхөд нэг 26.1 тэрбум төгрөгийн одоо нөхөн олгорыг энэ хуулийн хүрээнд одоо олгосон ийм үзүүлэлттэй байна.